Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Бүгдээрээ орондоо ороод намайг хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр ямар сонирхолтой үлгэр ярьж өгөх бол? Хүүхдүүдээ, би гардгүй байна. Та нар Болжмор шувууг яагаад дэгдэж явдаг болсон бол доо гэж бодож үзсэн үү? Тэгвэл өнөөдөр энэ асуултын хариултыг олцгоё. Болжмор шувуу дэгдэж явдаг болсон нь эртээ урдын цагт нэг хаан ургацын баяр тэмдэглэн найр хийж суужээ. Хаан болон зочдыг цайлж байхад нэгэн Болжмор нисэж яваад цонхоор н ороод иржээ. Тэр үед Болжмор одоогийн шиг үсэрж дэгддэггүй ихэмсгээр алхаж явдаг байж л дээ. Болжмор урд өмнө нь ийм их элбэг дэлбэг зоог үзээгүй тул найртай таарсанда дотроо их л баярлаж сэтгэл хангалуун байлаа. Тэгээд тантай мэндэлжлэхэд таатай байна хаантан минь. Танаа найранд морлон саадаж зоог ноосч нь хүрдхийг зөвшөөрнө үү? Гэж Болжмор хаанд хэлжгэн. Хаан ч зөвшөөрөв. Гэтэл хааны ширээнд ирэх жимс ногооноос нэгэн зүгийг амтархан идэж байхыг харсан Болжмор "Чи мөн хулгайч, яасан ичих нүргүй амтан бэ? Хаан ч хоолндоо ам хүрээгүй байхад чи идчихэл байдаг. Чамайг цаазал бол таарна" гэж хашгирчээ. Зүгийн урдаас нь "Харин чи өөрөө хулгайч, үр тариа ургаж гүйцээгүй байхад тариачид тариагаа ураад дуусаагүй байхад чинь тэр үрдэн чи зөндөө улгаалдаг үстэй" гэж ууралжээ. Юу гинэ? Ургаж байгаа цэцэгсийн амтад шүүсийг чамайг сордог гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгдээрээ мэдэн заа юу дээрэмчин минь гэж хэлээд бор шувуу далавчаа дэвжгэн. "Би өөрийн хөдөлмөрөөр амтад бал бэлтгээд илүү гарсныг нь хүмүүст өгдөг заа юу? Харин чи юунд өгдөг вэ?" гэж зүгийн асуужээ. Ингээд зүгий Болжмор хоёр хэн нь сайн үйл хийдэг, хэн нь муу үйл хийдэг талаараа маш удаан маргалдаж олон түмний нүдэн дээр хэрэлдэж хөгөөчирч онигоо болж гин. "Оо багшаа, энэ хоёр чинь ямар тэнэг юм бэ? Яасан бэ? Яагаад багшаа олон нийтийн газар хэрүүл хийгээд байгаа хүмүүс ёстой тэнэг харагддаг. Тийм үү? Тийштэй багшаа, автобусанд явж байхад хүмүүс хэрэлдэхээр муухай харагдана. Тэгээл заримдаа ингээл машин барьж байгаа хүмүүс шахацалдаал игнээ байраа булаацалдаал хэрэлдээл амар муухай харагддаг. Ёстой соёлгүй нөхдүүд юм а, тийм ээ багшаа? Тэгэлгүй яах вэ? Тэдний маргааныг хааны зөвлөх өвгөн сонсоогүй бол тэд одоо болтол маргалдсаар л байх байсан биз. Өвгөн бодол хийлж байснаа тэдэнд хандан "Зөгийн зөв. Тэр хэдийгээр ганцхан зун амьдардаг боловч энэ богино хугацаанд үнэн шударгаар ажиллаж хөдөлмөрлөн цэцгийн шүүс цуглуулж баал хийж өөрийнхөө үр хүүхдийг тэжээхийн зэрэгцээ тал нуугыг чимдэг үдсэглэн цэцэгсийн олон болж үржихт нь туслан өр тоосыг нь хүртээж тус болдог юм. Мөн түүний хийсэн амтад бол бидний зоогийн ширээн дээр одоо ч байна. Харин Болжмор шувуу чи ядуу тариачдын хөдөлмөрийн шин болсон үр тарианаас хулгайлж энэ тэнд цуглан худалж иргэж бусдын хөдөлмөрийг мөлжиж амьдардаг" гэж хэлжээ. Энэ үг Болжморт тун хатуу туслаа. Асуудал ингэж төгсөн амтад зоогоос хүртэх боломжгүй болсондоо ууралсан Болжмор зүгийг тоншиж идэхээр хөөжгөн. Ямар амар Болжмор вэ багшаа? Бурууга хүлээхгүй юм. Бурууг нь нотлогдчиход байхад бурууга хүлээхгүй дайрдаг хүмүүс ёстой муухай шүү. Зүгийг өрөвдсөн өвгөн Болжморыг барьж хөлийг нь торгоор тушиж орхижээ. Худал ярин сэлгүүцэж бусдын хөдөлмөрийг мүлжсэн Болжмор ингэж шийтгүүлснээсээ хойш алхаж явж чадхаа болж байнга дэгдэж үсэрдэг болсон ба зүгийтэй таарахаараа барьж идэх гэж хөөдөг болжээ. "Багшаа, ёстой инээдтэй үлгэр вэ шүү.
Шал хэрэггүй юмн дээрээс болж хэрүүл хийгээд өөрөө хохирж байгаа л хүний түүх юм байна дөө багшаа. Тийм байна уу? Тийм ээ багшаа, буруу юм хийжэл буруугаа ядаж миний буруу уучлаарай гэд хэлчихгүй шал дими хэрүүл хийгээл явж идэг хүмүүс дандаа өөрөө л дараа нь бурууддаг. Тийм үү? Тийштэй багшаа, манай ихчийн дэлгүүрээс нэг хүн 5,000 төгрөг хулгайлаа баригдсан байхгүй юу? За. Тэгээ баригдчаад ичгүй уурлаад байсан штэ. Тийм үү? Тийм. Чи өөрөө яах гэж мөнгөө ил тавьсан мавсын гээл уурлаад би амар гайхсан. Зүгээр л уучлаарай. Игчт нь мөнгө хэрэг болоод байсан юм а гэд ядахта бурууга хүлээчихгүй л гэж би бодсон л доо. Яг зөв. Тэгэхээр хүн алдаа гаргаж болох ч гэсэндээ ядаж уучлаарай. Миний буруу гэд хэлэх нь маш том ухамсар юм штэ. Тийм байна багшаа. Би ч гэсэн дандаа найзуудыгаа гомдооцсныхаа дараа уучлал гуйдаг л да. Заримдаа санамсаргүй гомдоо нь хаяа бас ууртай үедээ санаатай ч гомдоох үе байгаа л да. Яг зөв. Тэгэхээр маш сайн уучлах гуйж араа за. Ойлголоо багшаа. За хүүхдүүдээ сайхан амарцгаагаарай. Сайхан амраарай хүүхдүүдээ. Дараагийнхаа үлгэрээр эргэж уулзтлаа тесэн ядан хүлээж байна шүү. Баяртай.